Аимшигт Анабель хүүхэлдэйн иргэн эрэлт. Энэ удаагийн кинотой хамтран ажиллагч 8 жилийн түүхтэй дөнгөж сая байршлаа солиод хотын төвд буюу Асаа циркэд ирчихсэн байгаа Amigo Food House. Зяюацхан бамбарнууд минь. Нүүл явдлын буюу таймлайны дараалалаар нь явсаар хэдүүлээ хэдийнэ нийт 9 киноны 5-ыг нь үзсэн байгаа ба энэ удаад ярих кино бол The Conjuring franchise-ийн Annabelle-ийн сүүлийн кино. Өмнөх киногоор 1971 онд болсон үйл явдлыг харуулах The Conjuring киног үзсэн бол одоо 1972 онд болсон үйл явдлыг харуулах Annabelle Comes Home. Мэдээж тоороо энэ franchise-ийн кинонуудыг нээлттэй хийсэн дараалалаар нь биш үйл явдлынхаа дараалалаар нь ярьж байгаа тул манай бамбарнууд хэрхэн яаж дараалалаар нь үзэхгүй гэвэл өмнө нь хэлж байсанчлан яг урд нь ингээд чагт авчихсан байгаа шүү. Тиймээс манайхаа чагт 1, чагт 2, чагт 3, чагт 4, чагт 5 гээд энэ дараалалаар нь гоё үзээд явах юм шүү. За тэгээд тайлбараа энэ түргээ зогссоогоод хэдийгээр саяхан буюу 2019 онд нээлттэй хийсэн ч үйл явдлын дараалалаараа бол 6 дахь кино буюу 1972 онд болсон үйл явдлыг харуулах Annabelle Comes Home кино руугаа орцгоё. Annabelle Comes Home кино IMDb дээр 5.9 үнэлгээтэй ба 27 сая $ам бүтэж нийт ойролцоогоор 231 сая $-ын ашиг орлого олсон байдаг. Гиснээс та яг одоо сабаа дараад үзэхгүй бол энэ гоё франчайзын дараагийн ангиуд орох үед танд харагдахгүй байж магадгүй шүү. За. Өмнө нь гарсанчлан манай Эд Лорен хоёр сувлагч охтуудаас Annabelle хүүхэлдэйн түүхийг сонсон дотор нь чөтгөр шүглсэн байна. Бит хоёр илүү аюулгүй газар руу авч явъя хэмээн хэлэн хүүхэлдэйг авч харж буугаар кино маань эхэлнэ. Манай хоёр ч гэртээ харж байхдаа санаандгүй өөрсдийн эргэх байсан уулзраараа эргэлгүй хитрээд явах үед яагаад ч юм гинтэл машин нь унтарчхан тэр. Машин тэрийг сайн ухаж мэдэхгүй ч хөөхий өөр аргагүй усан тул гараад машиныхаа хамрыг сөхөж чалгаж байх үед манай Лорен хажуу тийш хартал яг нэг Maryville гэх оршуулгын газрыг харалтаа машин нь унтраа зогссон байхыг олж мэднэ. Удалгүй гинтэл машиных нь арын суудал дээр нэг охин харагдсанаа энэ хүүхэлдээ чинь таалагдж байна. Би даарад байна гэж хэлснээ алга болоод ер нь л байдлыг өгүүлсэн гэдгийг манай Лорен ойлгож авдаг. Удалгүй ахаад лин тэндгүү бөөн л үхсэн хүн харагдсанаа Эдийг шууд машин зам руу түлхэх ба ашгүй яг ирж буй машинд мөргүүлэлгүй эссэн мэнд үлдэх ба манай хоёр энэ Annabelle хүүхэлдээ нь бусад сүнснүүдэд зааварчилгаа өгдөг нэлээд аюултай чөтгөр дотор нь орсон гэдгийг ойлгож авдаг. Ашгүй элдв муу зүйлс тохиолдолгүй үргэлжлүүлэн явсаар замаараа санваартанг аваад гэртээ ирэн өннөө гайтай Annabelle хүүхэлдэйг өөрсдийн цуглуулганы өрөөндөө оруулан хорхоор болдог. Annabelle хүүхэлдэйг нэгэн дүүжин сандал дээр суулгахад ханын цаг нь шууд л ухарч яваад ер нь л гяз санваартангаар ариусгаж ажиллахгүй бол эвгүүтэх төгөх ба санваартан ч ажиллаа эхлэн дуусгахад өрөөнд доторх зүйлс хөдлөөд ер нь л энэ хангалттай аюулгүй байж чадахгүйг анзаарсан манай хэд өмнө нь нэгэн хуучин сүмээс авчирсан шилэн хоргон дотор хийж хорхоор болдог. Тэр нь нэлээд том шилэн хорго байсан ч шууд Annabelle хүүхэлдэйг өнөө сандалтай нь байрлуулад гаднаас нь түгжээд үлдээхэн тэр. Эд болон Лорени энэхүү өрөөнд дэлхийн хамгийн олон харагдсан буюу элдв сүнс чөтгөр шүглсэн эд зүйлс байдаг. Ийм их хар муу хүчийг дарахын тулд 7 хоногт нэг удаа өрөөг ажиллан ариутгадаг. Хэдийгээр энтгээр зүйлс бүгд л өөр ингэсэн өрмөц түүхтэй ч энэ донд бусдаасаа илүү атаа хорсол агуулсан нэг зүйл бий. Нэг жилийн дараа шинэхэн нэгэн өглөө эхлэхэд манай Лорен сонингийн нүүрэн дээрээс өөрсдийнх нь зурагтай баатруу дуу эсвэл залилагч дуу гих гарчигтай мэдээг хараад манай хоёр их л урам нь хугарсан шинжтэй л харагдана. Энэ үеэр охин Жүүдийн хичээлдээ явахдаа яагаад ч юм өрөөндөө байх загалмайг цүнхэлж харагдах ба манай хоёр ажиллаар жаахан зайтай газар руу явж байгаа тул маргааш өглөө эртхэн ирнэ гэд охин Жүүдигээ асрагчд нь үлдээгээд явхан тэр. Охин Жүүдийн сургууль дээрээ ирэхэд нэгэн дүл халзан өвөө яагаад ч юм охиныг ширтээд л харагдахад Жүүди охин ч гэрээсээ авчирсан загалмайгаа гаргаад тавьтал гинтэл алга болчихдог. Энэ өвөө нэг тийм амьд хүн биш л юм шиг байгаа. Асрагч нь дэлгүүр ороо Жүүди охины удахгүй болох төрсөн өдөрт нь зориулж юмнуудыг цуглуулж байхад энэ асрагчийн найз нь гээд харваас нэг дүрсгүй охин ирснэ. Энэ сонин харсан уу? Чиний бараг 2 жил шахуу хүүхдтэйг нь асарч байгаа хүмүүс чинь сонин дээр гарцсан байлаа шүү дээ. Нэрээ тэр нэг өрөөнд нь зөндөө олон эвгүй зүйлс байдаг гэсэн те. Би очиж үзье л та. Өө охиных нь төрсөн өдөр юм уу? Тэгвэл би очие л тоо. Ингээд тасралтгүй өгүүлж гарна. Хэрэгтэй
хэрэгтэй зүйлсээ авчгаад дэлгүүрээс гарахад энэ худалдагч нь асрагч охинтой юм ярьж чадахгүй түг таг хийх ба энэ асрагч нь ч гэсэн нэг л ичингүүрсэн байдалтай байгаад л байдаг. Ер нь бол нэг нэгэндээ нэг тийм жан юм шиг л байгаа. Жуди охины хичээлд харах үед Жуди охин өөрийн төрсөн өдөртөө нэлээд хитэн хүн өрсөн ч хинэн ч завгүй байдал. Ер нь л ээж аавынхан сонин дээрээс гарсан мэдээ зэргээс нь болоод нөхөөрхөө охиныг ч гэсэн гадуурхаад л эхэлсэн байхан тэр. Сургуулаас гарах үед нь өглөөхөн харагдаад байсан дүүл халзан өвөөгийн хөшөө сургууль дээр нь байх ба Жуди охиныг хаа явсан газар нь гарч ирээд л яагаад ч юм гүлрөөд л зогсоод байдаг. Жуди охин ч асрагчтайгаа гэртээ ирэн төрсөн өдрийнхөө бялууг өөрсдөө бэлдэж байхад хаалга тогшсон хүн нь мэдээж л асрагчийн өнөөх дүрсгүй найз нь байхан тэр. Асрагч охин нь ууг нь Эд Лорен хоёр гэрт хүн оруулахад дургуул байд юм да. За Жудигийн төрсөн өдөр юм чин чи бялуу ичгээл яваарай гэд л үлдээхээр болдог. Өнөөх дүрсгүй найз нь Жуди охинд бэлэг болоход дугуй тишүүр авчирсан байх ба охинч баярлан асрагчаа дагуулад гадагш гарах үед өнөөх дүрсгүй найз нь энэ хооронд би гэрийн юунд ч хүрэхгүй гэж амлаад шарах зууханд хийсэн бялууг харж үлдэхээр болно. Жуди охинч яран баярлан гараад шинхэн дугуй тишүүрээрээ явах бол асрагчийн дүрсгүй найз нь болохгүй шүү гэдэл байхад шууд нөгөө хамаг эвгүй зүйлсээ хадгалдаг өрөөрөө нь орохоор явна. Яг очтол хаалганы түлхүүр нь байхгүй байсан ч Жуди охины ээж аав буюу манай Эд Лорен хоёрын өрөөрөө нь ороод бүр ширээг нь ухаж байгаа түлхүүрийг нь олоод гадны хүн огт орж болохгүй маш аюултай гих өрөөрөө нь орлоо доо. Дүрсгүй нөхөрч өрөөрөө алхаад ороход мэдээж л хэр баргийн музейгээс илүү сонирхолтой бөөнл зүйлс харагдахад эхнээс нь ухаж төвөгчөөл эхлэх ба яг Анабель хүүхэлдэн урд ирснээ бүрч илүү сонирхож буйн илт харагдана. Бүр цаашлан бараг л юм болгонд нь хурж үдсээр яваа тэнд байсан нэгэн төгөлдөр хууран дээр аавынхаа зургийг гаргаж ирж тавиад энд хэн нэгэн байвал надад дохио өгнө үү гэхэд Анабель хүүхэлдээ шилэн хоргон дотроо урагшаага унж харагдана. Дүрсгүй нөхөрч гайхан очоод аав нь дохио өгч байна гэж бодоод онгойлгож болохгүй гэд биччихсэн байсан шилэн хоргийг нь шууд л онгойлгон Анабель хүүхэлдээг барьж үзэж байхад галын дохиолн дуурах ба буцаж тавиад эргээд гүөхтэй шилэн хоргоны тагийг нь түгчгээ мартсан байдаг. Энэ дүрсгүй найз нь хөөхий хэдийнэ өнгөрсөн автагаа дахиад ганц ч болов удаа уулзахын тулд бөөнл сүнс чөтгөртэй холбогддог эд зүйлстэй гэгдэх Эд Лорен хоёрыг цуглуулгын өрөөнд орох гээд л байсан юм байна лээ. Гэхдээ л нэг л болохгүй зүйлс хийчлээ дээ тэ. Саяны галын дохиол дугарсан нь шарах зууханд хийцэн байсан бялуун түлэгдсэн л юм байлээ. Бялууга шатаагаа тайжчихсан тул асрагч нь пицца дуудлахаар захих хооронд гинтэл хаалгыг нь нүдэх ба гаднаас нь энд Анабель байна уу? Анабель гарч тоглохгүй юм уу гэх зүйл сонсогдоход гайхаад хаалгаа онгойлговол бүр эхний кино буюу Анабелийн үүсэл дээр гардаг нөгөөрхий машин дайруулж өнгөрдөг Анабель нэртэй охин зогсож харагдах ба энд Анабель гэх хүн байхгүй ч гэхэд байгаа яг ард чинь байна гэснээ энийгээд л алга болчихдог. Яа нэг л эвгүй зүйлс эхлэх гээл байна да тий. Охтууд ч гадаа юм ярин байж байхад өнөөх дүрсгүй охины хэдийнэ өнгөрсөн аав нь манай Жудигийн гэрт сонхоор нь харагдсанд өнөөх охин шууд л гүйж очоод Жуди охин ч араас нь асрагчтайгаа гүйн ороход Жуди охинд нөгөө канон дээр нэх их мэдээлэл нь гардаггүй ч Bright буюу сүт бүсгүй гих сүнс харагдах ба охин ч араас нь дагаа явбал өнөө гайтай Анабель хүүхэлдээ хорионоос гарчихсан сууж байхын тэр. Жуди охин ч гайхан шалгах үед Hey, Judy. 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй өнөө хоолны группүүдээр тулцсан өндөр үнэлгээ аваад байдаг Amigo Food House нь байршлаа солиод бүр хотын төвд буюу Аса цирк дээр ирчихсэн манайхан бүгд мэдсэн штэ тий. Тэгвэл Amigo Food House нь туршилтын хугацаагаа дуусгаад үндсэн меню руугаа орсноос гадна ажлын өдрүүдээр өдөр бүр өөр ландсет гаргаж байгаа юм байлаа шүү. Аса циркэд байрлалтай. Тэгээд бүр машины зогсоод асуудалгүй юм чинь манай төвөөр ажилдаг бамбарнууд цайныхаа цагаар очоод гой ландсетийн сонирхоод үзээрэй за. Тоороо юу ч гэсэн өөрийнхөө одоо болтол ийдсэн ландсетүүдийнхаа зургийг оруулжээ. Манай бамбарнууд Amigo-гийн тухай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Amigo Food House-ийн энэ сошиал хаягуудаар нь ороод шууд аваарай за. Зях буцаад кинонд орцгоё. Жуди охин ч асрагчдаа би амьд бус зүйлсийг хараад эхэлчихсэн хаа явсан газраа гээд л хэлж харагдана. Асрагчийг буцаад ирэхэд өнөөх дүрсгүй найз нь Эд Лорен хоёрын нэг хэргийн материалыг барьчихсан энийг хартаа Ferryman гэх нэг юмд алуулсан охины тухай хэрэг байна. Энэ зураг нь чамтай адилхан биш вэ нүү? Гээд мань дүрсгүй нөхөр Эд Лорен
хоёрын ажилласан хамаг хэргийнх нь мэдээллийг гаргаад ирчихсэн уншаад л байж байдаг. Энэ дунд нь Эд Лорен хоёрын Англид очин ажилласан чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн залуу тосгоноо юучгүй болгосон Black Shark гэх алдартай хэрэг. Эрт цагт өгсөн хүмүүсийг оршуулахдаа нүдэн дээр нь зоос тавьдаг байсан ба энэ нь өгсөн хүний сүнсийг газар доош авч явдаг Ferryman гэгчид өгч буй төлбөр гэдэл сонин зүйлс байх ба Жуди охин ч орж ирэн хамтдаа уншиж эхэлцгээдэг. Өмссөн хүмүүсээ ангуучилдаг хөрмийн дайшинз гэдэл бүр цаашлан нэгэн бичлэг үзгээд Эд Лорен хоёрын бүр яг exorcism хийж байх үеийн дүрс байхан тэр. Охтууд ч энийгээ болио тоглоом тоглоё гэдэл тоглоомын тавиурыг үзэхэд өнөөх дүрсгүй нөхөр хориотой цуглуулганы өрөө рүү ороход байсан Philly Mille гэх тоглоомын дунд нь орчихсан байх ба манай хийж сонирхоод тоглохоор болдог. Яг тоглоомоо эхлэх гэж байхад үүдний хонх дуурсан нь асрагчийн нөгөө Crash худалдагч залуу уулзгаар ирсэн байх ба энэ үеэр ашгүй захиалсан пиццаанч ирж харагдана. Худалдагч залууч явж Жуди охин телевизээр жинхэнэ Annabelle хүүхэлдэйн түүхийг үзээд пиццагаа идээд байж байхад гинтэл гэрлэн унтраад Annabelle хүүхэлдэй харагдсан ч нөгөө хоёр нь нууцаар загчсан байсан бялууга гаргаж ирэн гинтийн бэлэг барьхан тэр. Манай хэд ч баяраа тэмдгэрч дуусчаад унтах гээд байж байхад өнөөх асрагчийн Crash худалдагч залуу нь байшингийн гадаа гитартай ирчихсэн амхандаа гинтийн бэлэг бариад солгоорох ба асрагч охинч тогтлоод шууд гарахаар болох ба энэ үеэр худалдагч залуу руу нөгөө түрүү ярьсан Black Shark гэх эвгүй том чон шиг зүйл дайрснаар зүхтаад л яваад өгөх тэр. Нөгөө хідэн ч за худалдагч залуу ичээд явчихлаа гэдэл дүрсгүй найз нь гэртээ харихаар болж манай Жуди асрагчийн хамт гэртээ ороод унтахаар болдог. Гэвч гэртээ харьлаа гэж салсан нөгөө дүрсгүй найз нь өнөө хуссан түлхүүрээ үлдээхээ мартчихсан байсан тул чимээгүйхэн оруулаад тавьчихъя гэд арын хаалгаар нь ороод явж байтал өнөө орох хориотой цуглуулганы өрөөний хаалх нь ороод ир гэсэн мэт л өөрөө онгоохон тэр. Өнөө дүрсгүй нөхөрч мэдээж яаж зүгээр ахав өрөө рүү явж ороод нэгэн хайрцагнаас нэгэн бугуйвч олоод хэдийнэ өнгөрсөн аавынхаа зургийг нуглаад дотор нь хийгээд дахиад л энд хин нэгэн байгаа бол дохио өгнө үү гэхэд Dad? You did this to me! Асрагчийн Crash худалдагч залууч гадаа дахианы байранд нуугдчихсан байхад түрүүний том чон шиг Black Shark тойроод л эргэлдээд байх ба энэ үед асрагч нь Жуди охиныг унтуулчаад юмнуудаа цэвэрлэж байхад гинтэл аяга өөрөө унж хагараад гинтэл хөгжим өөрөө асаад нэг л сонирн байсан тул унтаж буй Жуди охин дээр очиход хүнжил дотор нь Annabelle хүүхэлдэй байж байдаг. За Жуди өөрөө тэврээд унтсан юм байлгүй дээ гэдэл нэх юм бодлогүй үлдээчгээд телевиз үзэж байхад нэг сонин зүйл сонсогдоод гайхаад очиод үзвэл манай Эд Лорен хоёрын дуу хураагаар асаалттай байх ба He'll take your soul. He'll take your soul. He'll take your soul.
Йоо. За бөөндөө хамтдаа нэг жаахан тавьширчихва. Яаж ил ямар олон жампскерүүд нэг доор вэ те. Манайхан ер нь ойлгож байгаа штэ те. Киноны эхэнд гарсанчлан Анабель хүүхэлдэйн дотор орсон чөтгөр нь хүний сүнс авахыг хүсдгээс гадна бусад сүнс чөтгөртөө зааварчилдаг нэлээд тийм хүчтэй сүнс юм шиг байгаа. Харин асрагчийн найз өнөө дүрсгүй нөхөр Анабель хүүхэлдэйг хорж байсан шилэн хоргийг онгоолгоод сулчихсан болохоор орох хориотой байсан цуглуулганы өрөөнд байсан бүхий л элдв муухай зүйлс шингэсэн эд юмсыг сэрээгээд гэрээр нь дүүрэн ойлгомжгүй зүйлс болоод л байна гэсэн үг. Яг манайхан жаахан тайвширсан бол киногаа үргэлжлүүлцгээе. Цуглуулганы өрөөнд утас дуурахтаа зэрэгцэн Жуди охин асрагчтайгаа хамт орж ирэн ашгүй энэ гурав эцэст нэг хамтдаа нэгдэж чаддаг. Цуглуулганы өрөөнд байсан бичгийн машин дээр намайг сансан уу гэдэл өөрөө бичигдэхэд хүүхэлдэйн түүхийг мэддэг Жуди охин энэ Анабель байна. Тэр бидний сүнсийг хүсэж байна. Гэхэд асрагчийн дүрсгүй найз нь одоо л нэг үнэнгээ хэлхэн тэр. Би нөгөө наад хүүхэлдэйг чинь санаандгүй сулцсан юм аа. Бас би бүх зүйлсэд хүрчихсэн гэдэл хэлэхдээ зэрэгцэн өрөөнд доторх бүхий л зүйлс нь бужигнаж эхлэх ба мань гуравч зүгтаад өрөөнөөс гарахад дайран дээр давс гихчээр асрагчийн астм нь хөдлөөд хоолой нь богдоод унахад нөгөө хоёр нь ч гадаа байгаа машинаас эмийг нь авах гээд явах үед Mary Ellen! Are you okay? ашгүй нэг амьсгаа авахтайгаа болоход өнөөх дүрсгүй найз нь дээд давхраас нь би энд байна. Намайг авраарай гэхэн сонсогдоод асрагч охин яг явах гэж байхад Жуди охин зогсоогоод битгий. Наадах чинь найз чинь биш. Хоёулаа Анабелийг олоод буцаагаад шилэн хоргонд нь хорих ёстой гэснээр манай хоёр шууд гайтай хүүхэлдэйг хайхаар болдог. Яг энэ үед Жуди охин сургууль дээр нь байн харагдаад байсан нөгөө дүл халзан өвөөгийн сүнс харагдахад Жуди охин бүх сүнс муу сүнс биш. Тийм бистэ гэж хэлээд шууд араас нь дагаж явна. Ингэснээр дүл халзан өвгөн сүнсний явсан зүгт явбал та харанхуй коридорт ээж аавынхын цуглуулганы өрөөнд байсан самурайн хувцас зогсож харагдах ба зориглон хажуугаар нь явхад бөөн Япон хүний орилон сэлмээр хүн цавчиж буй мэт дуу сонсогдно. Мань хоёр живтэйхэн хажуугаар нь гараад цааш явхад нэг жижигхэн өрөөнөөс Анабель хүүхэлдээ өөрөө гараад л ярих юм тэр. Асрагч нь би очиод аваадахыг гэдэл очтол хаалхан шууд л өөрөө хаагдчих ба шалан дээр нь нөгөө фильм мэлигээд гараа нөхрөө нээгээд юм авдаг тоглоомны түлхүүрний зурагтай карт байсанд манай хоёр шууд гараа игээд түлхүүрийг олоод асрагч нь өрөөг онгоолгоод ортол өмнө нь ярьж байсанчлан бөөн нүдэн дээрээ зоостой хүмүүс байх ба цаана нь бас нэгэн нүдэн дээрээ зоостой хүн Анабель хүүхэлдэйг тэврээд зогсож байдаг. Асрагч охин ч шууд зулгааж байгаад ашгүй хүүхэлдэйг аваад Жуди охин руу шийдэх ба Жуди охин ч Анабель хүүхэлдэйг аваад газ явах гэтэл өөдөөс нь асрагчийн өнөө дүрсгүй найз нь цуглуулганы өрөөнд байсан өнөө хараалтай хурмын дайшинзыг өмсчихсэн гараад ирэх үед I command attacking this servant of God. No matter. In his name, to obey me, to the servant of God. I command you with all your minions. Is it over? Are you guys okay? Yeah, we're Нинхүү манай Жуди
асрагчийн краш худалдагч залуу, асрагчийн найз, хэргийн эзэн дөрөв бүгд хамтдаа хонож өглөөч болж ашгүй манай ээж Лорен хоёр ажиллаа дуусгаад ирснээр хамаг аюул дуусхан тэр. Ээж аав нь ч ирснээр төрсөн өдрийн үдшилгээ хийх үед Жуди охин миний төрсөн өдөр дээр хэн ч ирэхгүй дээ гээл гундуухан байж байхад гинтэл хаалганы хонхон дуурснаар асрагч нь өнөө хэргийн эзэн найзтайгаа бас өөрийнхөө краш болон бөөн сургуулийнх нь найзуудыг дагуулчихсан орж ирснээр манай Жудигийн нүрэнд одоо л нэг инээмсэглэл тодорч эхлэндэ. Удалгүй манай Лорен цуглуулганыхаа өрөөнд өнөө хэргийн эзэнтэй зогсож байх ба манай Лорен би аавтай чинь холбогдсон. Чамайг маш их санаж байна гэсэн. Мөн өөрийгөө буруутгахаа боль гэж хэлүүлсэн. Гээл хэргийн эзэн гаргадаж нөгөө тал Жуди охины төрсөн өдөрч ёстой л нэг нэжгэр болж буугаар кино маань дуусдаг. Лорен Warren-ы гигэн дурсгалд зориулв. 1927-оос 2019 он. Яа бас л гайн дуусахгүй хөөхөлтэй юм а те энэ нэрээ. За яах вэ? Одоо энэс хойшоо Анабелийн кино огт байхгүй. Хэдүүлээ бүх Анабель хөөхөлтэйний тухай киног яг бай дараалаар нь үзээд инхүү дуслаа. Одоо тэгэхээр араас нь Анабельч биш, тэ наанч биш, дан дэ Conjuring-ийн ангууд гарахтуул манайха юу их мэдж байгаа штэ те. Саба дараа сүсгэлээ сууж байгаарай.